МСС Coca-Cola компани боловсрол шинжлэх ухааны яамны санаачлагыг дэмжин 75 хүүхдийн ортой байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг энэ оны 1-р сард нээсэн байгаа. За өнөөдөр энэхүү цэцэрлэг хичээлийн шинэ жилийн анхны нээлттэй хийж хүүхэд багчуудаа хүлээн авлаа. МСС Coca-Cola компани нийт ажилтны 43% нь 2-5 насны хүүхдтэй тул цэцэрлэг байгуулах замаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхэд энэхүү хувь нэмрээ оруулж байна. Энэ хичээлийн жилд тус компани ажилтнуудын 60 гаруй хүүхэд тус цэцэрлэгт хамрагдж байна. Байгууллага одоо энэ жоор намглан захын зүүнтэлд гэр бол кино болтортой. Тэгээ өглөө оройд өгж авахд их амар. Өглөө 8-аас орой 8 цагийн хуваар нь энэ цэцэрлэгийн. Тийм болохоор их олон давуу талууд амар л энэ. За энэ байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулснаар манай ажилчид бол ажилдаа үр бүтээлтэй, сэтгэл ханамжтай, доктор сууршилтай ажиллах нөхцөл бүрдэж байгаамаа. Төр хувийн хөвшлийн түншлэлийн хүрээнд МСС Coca-Cola компани дэргэдэх Happy Kids цэцэрлэгийн сургалт хөгжлийн үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн 62 дугаар цэцэрлэг хариуцах юм байна. Байгууллагын ажилчдын онцлогт нийцүүлэн уртсгсан цагаар ажиллах нь таатай нөхцөл бүрдүүлж байна гэж эцэгчүүд хэлж байлаа. За мөн хүүхдүүдэд зориулан Монгол үжиг, балет зэрэг гоо зүүн хичээлээс гадна оюуны хөгжлийг дэмжих сургалтыг нэмэлт хөтөлбөрт тусгажээ. МСС Coca-Cola маань байгууллагын дэргэдэх цэцэрлэгийнхаа хүүхдүүдийн одоо хоол нэмэнг улсаас 2475 төгрөг бид нар төсөөлдөг. Үүн дээр нэмэгдээд байгууллага бас дахин одоо 2475 төгрөгийг нэмэлтээр өгч одоо нэмэлт бас оройн хоолыг өгч хүүхдүүдийг шимт хичээлдээ хоол хүнсээр сангадаг байгаа. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа нутаг дэвсгэрт болох Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны цэцэрлэгийн насны тодорхой тооны хүүхдүүдийг байгууллагын дэргэдэх цэцэрлэгтээ хамруулж байгаа юм байна.